За сайн бацгаана уу. Өнөөдрийн Баярлалаа подкастын номер 3 дахь дугаар маань эхэлж байна. Баярлалаа подкастын зорилго нь туршлагаа түгээе, төмөн мэдлэгээ хуваалцъя гэсэн уранд та бүхэнд одоо Монголоос өөр газар суралцж байгаа, ажиллаж байгаа тэм хүмүүстэй холбогдож туршлагыг нь хуваалцаж одоо энэ подкастыг хийж байгаа лээ. За тэгээ би одоо Лавгатагаа холбогдоод байна. Санкт Петербург хотоос. Сайн уу Лавга? Сайхан ирж байна. Хичээл сайн. Хичээл нам даавгүй. Амралт сайхан болсон. За хамгийн түрүүнд Лавгад подкастынхаа зорилгыг би түр хальт ярьсан тийм ээ. Одоо ингээд ерөөсөө хэрхэн яаж хийх вэ? Яаж бүтээх вэ? Яаж суралцах вэ гэсэн нэг тийм амар хүнд сэдв юм шиг боловч нэг тэрийг энгийн хөнгөн аргаар өөрийнхөө туршлагыг л ярих болох байхгүй ерөөсөө. Тэгээ замбраатай гэсэн замбраа гэж хэлсэн. Хоёулаа ихтэй дараа замбраатай болох хүнээс өөрийгөө танилцуулах уу? Ямар ч үс ямар сургуульд, ямар мэрэгчлэр, ямар төвшөнд суралцж байгаагаа. За тэгээ ихнээсээ Монголоос ахуулаад юм уу? Шууд энэ юм уу? Тэгээ Монголоос ахуулаад л ирэхэд үү. Тэгээ 2006-2010 онд Монгол их сургуулийн орлого судлалыг төгссөн. Тэгээд дараа нь Монголын урлагийн ажлын албанд 3 жил хагас ажиллаад тэгээд шууд 13 онд Санкт Петербургийн судлалын их сургуульд соёлын менежментийн удирдлагаар урьж ирж бакалавр дахиж 2 дахь бакалавртаа сураад 17 онд төгсчөөд бодож өнгөрсөн жил 18 онд Монголын урлагийн ажлын албанд дахиж 1 жилдээ ажиллаад төлөвлөгөө яаж байгаа буцаа магистр төрөд ирсэн. Тэгээд одоо энэ жил төгснө одоо их төгснөгөө орой төгснө магистра. Энэ магистр бол бас яг юугаараа соёлын удирдлагаараа юм байна тий. Урлаг соёлын чиглэлээр 2 бакалаврын дипломт юм байна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ 2 мэргэжлийн ялгаа нь юу вэ? Ялгаа нь юу вэ? Ялгаа нь хоёулаа болоод Монголын болоод урлаг судлаач мэргэжилтэй. Тэгээд би нэг улс руу явах гээд 3 жил 2 жил хүлээсэн байхгүй яг корона. Яг корона хүлээж авдаг шууд бакалавр төгссөн чи магистр дээр ингэж яж байсан чи магистрийн хоорон эрдэнэсэн. Тэгээд 2 жил хүлээгээд бичсэн чи манай улсаар дахиад бакалавр төрүүлсэн байхгүй. Тэгээд тэжааг магистр байхгүй маа чи хүсэх юм бол чи бакалавр дахиад 4 жилээр явж болж юм. Тэгээд би шууд ясаа бакалавра сонгоцсон. Тэгэхээр тэр жил нөгөө хятад руу бас магистрийн тэтгэлэгт тэнцсэн байсан л та. Тэгээд яг 2 зэрэг мөрөд тэнцсэн юмээр хүрээд ирсэн. Яг тал дөрөв болохоор жоохон хастаа уусны орсон зүгээр гэл найзууд болохоор тэтгэлэг өндөртэй хятад руу яваа. Тэгээд ямар ч хэлсэн орс бүрээр бодлоо Санкт Петербург гэл тэрэлсэн. Заахан тэрээс харамсахгүй байгаа баярлж байгаа. За. Их сонирхолтой л энэ тий. Хүн бас ингээд үнэхээр дуртай болол тэр мэргэжлээ сонгож энэгээрээ бүр ахин дахин сурдаг л ахalta тий. Үнэхээр хүсэлттэй сонирхолтой болол. Энэ яг нэг одоо сургуулийн системийнх нь өөрчлөлт бас энэ харагдаад байгаа байхгүй юу? Ялгаатай байж Монголоос ялгаатай тийм. Монгол бол яг нэг шинэ 3 жил зөвхөн ингээд ойлгож байгаа нэгдүгээр курстаа бид нэг сар хагас ч юм уу дадаг юм шүү дээ. Энэ бол яг мэрэгчлийн ажил юм шиг байгаа. Яг манай бол нэгдүгээр курстаа бид ингээд хичээл орж байгаа нэгдүгээр курстаа бадлах тэгэл соёл урлагийн байгууллагатай Санкт Петербургт нөрөөр бүтэрч ихтэй соёлын. Тэгээд бүх соёл урлагийн байгууллагатай танилцдаг тийм дадлага хийгээд. Тэгээд тэрийг бид тодорхой мэдээж жоохон хамгаална. Нэгдүгээр курстаа яг тэр явсан газрууд дээр дахиж нэг лавшруулсан бодлого хийгээд. Тэгээд жижиг одоо дөрөв ч юм уу баруурт хийгээд тэрийг хамгаална. Тэгээд 3 дугаар курстаа бол бүтэн нэг төсөл бичээд багаар ажиллаад 3 дугаар курсаа эхний семестрт бүхэн хэлбэрээр төсөл бичиж байгаа 4 дугаар курстаа тэрийг өгдөг. Яг жинхэнэ бодит байдал дээр яаж өөрсдөө хүрэх тусах, яаж энэ тэмцээнээс нэг хүмүүстэй танилцаад үйл ажиллагаагаа сайжруулж яг жинхэнээр бид нэр яг нэг төсөл хэрэгжүүлж хамгаалдаг байхгүй. Тэгээд курс яг ингээд 1 2 3 4 курстай ингээд дадлага болвол ингээд явчихдаг лээ. Тэгэхээр бол ажил дээр гарахад бол асар том нөлөөтэй. Тэгээд дээрээс нь яг соёлын менежмент хийж байгаа болохоор бид олон нийтийн үйл ажиллагаануудад волонтер явуулдаг. Тэгээд тэмцээнээс бид нөр өөрсдөө сурч авах юм амар
гэж бодё. Багш нарын гэхдээ айгүй бас энэ чинь бид нар ихэндээ мэдхгүй багш нарын гэж бидний ингээл хичээлийн нэг семестр та нар ингээд 10 одоо юм тэгээд волонтероор явсан байх хэрэгтэй шүү гэл. Унтаа заачдээ. Тэгээд бид нар чинь ихэндээ сонирхолтой 1 2 нь аван тэгээд дараа нь гадаа мухач юм засан шуургатай ахын бол зарим нэг дээр нь явахгүй тэгээд нөгөө хоёр нэлээ байчин. Тэгээд тэр нь гэсэн чинь хамгийн сүүлд нь хичээлийн семестрийт түн болоод гараад ирсэн гэж. Тэгээд анхандаа тэрийг дараа дээр туршлагажаал нөгөө юм л өөрсдөө автчихсан болоод тэгээд яваад ирсэн. Соёлыг бол ер нь соёл чинь бас соёл урлаг гэдэг чинь бас тусгай шинжлэх ухаан л юм байна шүү дээ тий. Бид нар мэддэггүй хүмүүс ингээд дуулаад бүжиглээл кино хийгээл яваад идэм байх гэж бодохлоор үгүй юм шүү дээ бас тийм ээ. Цаанаас судлах тундтай юм байна шүү дээ. Задраа бол асар их байгаа тийм. Ингээд лавга ажиллаа хэрхэн төлөвлөж яаж амжуулж байна? Өдөрт хэр их ажлыг амжуулж байна? Хэрхэн төлөвлөж байна? Би юу яа Ихэнтэй бодчихдаг байж байгаа би замбраагаа бодлоор 2 жил гарна юмс. Тэнглийн хэрэгцсэн. Тэгээд өглөө маргааш оройдоо маргаашаа хийх ажлыг биччихлээ. Тэгээд ихнээс нь бүгдийг нэг өглөө дипэст гэдэг цагийн оронд одоо нэг 7-оос 7:30 орнд болсон ч гэдэг. Альсвал нэг хичээлтэй хаан бол ямар ч 5:30-аас эхлэх болсон ч гэдэг. Тэгээд босоод нэг устсанд орчоод яг нэг даалгавартай хичээлүүдэд автошныг хараад сүүлийн үед нөгөө англи хэл жоохон харагдаж байгаа. Англи хэл бол явах болчиход байна. Тэгээд англи хэлнийхаа юу хичээл шинэ үгнүүдээ би өөрөөрсөн 30 хэсэг бүтэлтэй. Тэсээ дандаа цаасан дээр бичдэг. Шинэ үгэн гал цаасан дээр бичээл текст голж хичээл тэнцэнээсээ юмнууд авчихдаг. Тэгээд ер нь бол өглөө босоод дасгал хийн, дасгаландаараа нэг 20-30 минут ч юм уу. Тэгээд босоод хичээлээ бас нэг 30 ямар хичээл орохгүй тэр яг нэг 3 4 пар юм. Тэрийг бол нэг заалтаа 30 минут давтдаг. Тэгээд тэр нэг 2 цагийн авчижаа. Тэгээд өглөө 10-араас манай хичээл ороод орой 5-д тардаг юм уу. Заримдаа 6:40 гэж тардаг. Тэгээд оройд хурж ирчээл нөгөө нэг орсон хичээлүүдэд даалгавраа хийгээл даалгавар авахгүй бол тэгэхээр нөгөө нэг хичээлүүдээ дараа хичээлүүд тавьж байгаа л хийх явчихдаг шүү. Тэгээ гадуур сургууль руу явах ажлууд байвал бидний бас метронд явах хоорондоо хичээлээ хараад тэгээд хэмжүүлэх гэдэг. Нэг мэдлэг л өөрөө заримдаа 10 болсон юм шүү. Ерөөдөө цагийн юм. Тэгээд 12-оос ороод би болохоор эртний шиг унтаал болчихлоо. Чи тэр эсрэг хүмүүс юм л да. Би бол шүнжэнгөө сууж юмаа ячил өглөө жоохон унтчих сонирхолтой юм шүү дээ бас. Тэргээр нэг мэдсэн 4 мөрөн хүртэл ингээ сууж лээдэг ерөөсөө. Тэг бүр өө энэ ч та болохгүй гэдэг унтъя да. Өглөө 7 цагт хичээлтэй үед бол хэцүүлдэ 4-5 хүртэл сууж гарч өглөө 6 7 цагт босоод буцаад 9 цагийн хичээлдээ эндээс явах сар бол хэдэн цаг болно хэдэн минут болно. Яг ядраад бусдаар хичээл номгүй үедээ бол 5 6 хүртэл 7 хүртэл суучаад өдөр нь унтчихдаг байхгүй. Энэ Оросууд өөрсдөө гэдэг юм дээ болжим шиг Жаворонок нөгөөт нь Сава шиг ийм хоёр төрлийн хүмүүс байдаг. Манай ангийн Орос залуу битэр ярилцсан байхгүй. Тэг чи яг чи ингээ болжмор шиг байвал чи илүү үр бүтээлтэй байна уу? Шаршуу шиг байвал илүү үр бүтээлтэй байна уу гэд тэр өөрөө болохыг надтай адилхан шүн сууж юм байдаг залуу байсан л дээ. Тэг бид тэгсэн байхгүй би тийм тэгээд би бас ингээ шүн сууж ажиллаа гэдэг би нар мандахад ингээ миний унтах цаг боллоо гэж боддог гэж би амар нэг тийм шүлэг яаан дараа бичдэг хүнийхээ хуваар тий. Би нар мандахад миний унтах цаг болсон гэж боддог гэдэг амар сүртэй яриа. Тэгсэн чинь нөгөө чи өдөр яг адилхан юм байна. Ер нь нар мандна гэдэг чинь бидний унтах цаг гэж. Тэгээд ингээ яагаад тийм яагаад тийм байдгийг гэхлээр нэг бидний нөгөө сэтгэлгээний тийм нэг арай өөр тавлаад байгаа байхгүй юу. Би өдөр болохоор ингээ өдрийн цагаар ингээ юм хийгээ суухлаар за одоо нэг Facebook чи юу болж байгаа бол гэж чаддаг тийм. За тэр юу хийж байгаа тэр нэг чад ичгээ юмсаа тий. За одоо нэг кино гарсан байгаа даа тий. Нэг шин дуу гарсан байх хэвээр да тэр гэж игээд тэрс ингээ анхаарал төвлөрөхгүй өдрийн цагаар бүр ингээ өдрийн цагаар би нухаад 2 хуудас орчуулах шийд юм уу тий. Тэгэж яадаг. Тэнгүүд нь би бусад нөгөө нэг өөр ажлуудаа өдрийн цагаар төлөвлөөд нэм анхаарал бүр нарийн ширийн тийм
гоц ухаан шаардахгүй тийм ажил өдрийн цагаар төлөвлөнгөтэй оройн 8-аас хойш монголчууд унтснаас хойш энд 8 цаг гэж Монголд 10 болоо монголчууд сайхан унтаад нэг хүмүүс нэг нам жим болно ш. Тэнгүүд бүр сэтгэл санаа амар. За одоо ажиллая шүү. Гэсэд байхгүй ерөөсө. Тэгээд айгүй хөөр бүтээлтэй орой 12-оос өглөө 4 хүртэл шөнө 12-оос 4 хүртэл ингээд суудсан байгаа. Өдөржингөө 8-аас өглөө 8-аас орой 8 хүртэл суусан тэгэл өөр бүтээлтэй богино хугацаанд. Гарсан тийм. Шаал өрөөд байхгүй. Тэгээ би одоо бүр тэрнтэйгээ эвлэрсэн. За би ерөөсөө миний ажиллах цаг өрдөөл энэ юм байна. Яг хуу эрүүл мэндийн хувьд жоохон муул гэдэг юм билээ л дээ. Нэг тийм бас тийм л юм. Шүнээр авахгүй. Тэгээ сая чамааг би эрт унтаад эрт устдаг гэхлээр чи зориуд энийг ярьж байгаа байхгүй юу. Ийгүүнэл тэр чинь их зөвөл юм байгаа. Өдөр нь л анхаарлаа төвлөрүүлэх тийм одоо соус надад бол байхгүй юм байлээ. Надад бол тийм үнэхээр байхгүй юм билээ. Би өөрөө мэдэрсэн тэрийг. Тэгээ би за өөрөө өөртөө эвлэрээ да гэл. Тэгээ эвлэрээл ажил одоо тэгжэл төлөвлөлөө шүү дээ. Тэгчээл ном өдөр төлөвлөхгүй шүү дээ ерөөсөө. Өөр босоод байгаа ажлууд байна. Уг нь хиндий нэг өдөрт байж. Танаа ямар тааш. Ямар цагийн мэдээ өгч чинь Орсын мэдээ. Тэгээд тэрийг нэг даавал гээд юу болж байгаагаа үзчихин. Тэгээд оройдоо болж игэл нэг кино үзчихсэн. Тэгээд одоо сүүлийн үеэс кино үзэж зав байхгүй. Кино үзэхээр яг хогсон нэг өдөр хичээл Жапон өдөр ярьж байсан нэг кинонд ч зайгүй бол ингээ хэлхий байгаа. Тэгээд тэр нөгөө чихэнд ингээ хонгоссоор гол өчигдөр хамгийн анхны нэг хэлний бэлтгэлчгүй хийлчгүй хурж ирсэн юм чинь югаач мэднээс кино үзэл тэгээд баян нөгөө нэг ерөөсөө гадар ахт би чихвч зүүж байхгүй. Тэгээд ерөөсөө баян сонсож явахгүй. Тэрний оронд нөгөө ресторанд ахаан бол карамбанд ахаан бол нөгөө хөвчүүдийн ярьж байгаа, залуучуудын ярьж байгаа. Тэрнийг нөгөө чих тавиал. Өчиргөө дэлтэйгээд байхгүй. Тэрнийхээ зүгээр ингээ сонсоо авчих. Тэгээ ихэндээ анхнаа бол бүрээс ойлгохгүй jaar дараа нэг юмнээс өмнөстэй ингээ юм яриад. Тэгээд аяанда мэддэг болол. Тэгээд дараа ижил нөгөө нэг өнгөж анх ирсэн юм. За хааглаа нэглээ одоо тэр гэдгийг мэддэгсэн бол өдөр сонсоод талаас тугсан ингээ. Угаасаа тэгээ юм шиг байгаа шүү дээ. Тэгээл бүх юмудаа ерөнхийдөө бол тгий сонсдог. Тэгээл англи хэлийг гэсэндээ юм дээрээс YouTube дээрээс бичлэгнүүд үзээд подкастууд үзээд тэгээд ихэнхээрээс ойлгохгүй. Дараа тэгжээд англи өгнүүдийг бичиж аваад ойлгохгүй байгаа өгнүүдийг шууд бичил. Тэрнийг орс руу хөрвүүлээд орс дээр ингээд англи мэдхгүйгээ орс руу бичээд орс дээр мэдхгүй байх юм бол монгол руу бичээд надад нэг аим шиг цаасна. Тийм юм харахаар айгүй гоё байдаг ш. Би бас ерөөдөө дандаа бичдэг байхгүй ерөөсөн. Ингээл ирээчээ сараачаал бичээлдэг. Тэрийг ингээ харахаар нэг их тийм юм хийцэн шиг санагдаад ш надаа. Их тийм сайхан юм бүтээсэн шиг санагдаад тэгээ эдгээр ингээ миний толгойд үлдсэндээ гэж бодохоор бас айгүй гоё байхгүй тэр чи энэ миний толгойд үлдсэн. Цаад өргөдөөд байгаа юм шиг хэрнээ бичиж нөгөө бичиж байгаагийнхаа хэрээр толгойд тогтоод байгаа байхгүй. Тэгэхээр жоохон хөөчтэй байна л гэж бодод би өөрөө хүн үнэ нөө сурах арга барил өөр л юм байл л дээ. Сонссоор байгаас орчдөг хүмүүс бас байдаг юм байлээ. Бүр ингэ үг бүрчлэн шаардлагагүй гэж үздэг байдаг юм байлээ. Би болохоор нэг чи бас ерөөдөө мэддэг л гэдэг. Би нэг бас өөрөө шүлэг яруу найраг гэдэг болохоор уран зохиол байдаг. Тэр нэг хүн өөрөө өөртөө амар зөрчилддөг шүү дээ. Би одоо надад ингээд хууль зүйн шинжилгээ хаан орсоор судлах шаардлагатай байгаа гэдэг. Тэг би ингээд хууль зүйн шинжилгээ ухаанаар дамжуулаад Оросд сурна гэдэг бол надад нэг тийм ял шийдэлж юм шиг бүрсэн. Өөр нэг тэрний оронд нэг өгүүлэг орчуулаад дууны өг мөг орчуулж ивэл тэрэн шиг амархан юм алга нэрээ бүр хүн ингээд өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ гэдэг чинь бас хүн тус нэг тийм бүтээмж илүү байдаг юм шиг байна гэж ойлгосон зөв. Тэгээд юунаас гадна нэг цагийн зохион байгуулалт гэдгээс гадна мэргэжилтэйгээ холбоотой гэдэг эндээс бас юм үзэх гэдэг дараа нь нөгөө семестрийн эцээр тайлан болдог ерөнхийдөө нөгөө бартал хийдэг шүү дээ тийм. Тэрэн дээр бүх юмудаа нэмээ авчдаг. Тэгээд одоо бас шахахгүй байгаа ч гэсэн ер нь сарда 2 удаа ч юм уу даа 2 удаа бидний болоод үзэн германаар тэгээд энэ яг нөгөө Маринский чинь одоо санктын хамгийн том гэж явдаг юм чинь тэгээд Маринский чинь зөвхөн 4 сарын болоод тэгэхэд бол бүр ингээд яг цагийн тулгаад авч байгаа билетнээс
ингээд 2 дахин ч юм уу канд авахгүй. 3-4 сарын өмнө авч яваад лээ. Тэгээд яг цар бүдэд тоглож байгаа бол яг гой зүгрүүдийг гэж байнга тогтмол үзнэ. Яа тэгэхээр энд үзэж байгаа Монголд очиод үзэж байгаа хоёр бол хоёулаа шаал ондоо. Тэгээд дараа нь харьцуулаад ярих юм чи одоо мэдээ судалгаан дээр явна. Янз бүрийн ажлууд дээр тэмдэглэн зохион байгуулна. Ерөнхийдөө бол бүгсэд очихлоор бас зохион байгуулалтын юм дээр координатор дээр зөвхөн өгдөг. Тэгээд харьцуулах юмнууд их үтдэг бүрэн бодлоод ийж цагийн зохион байгуулалтанд заавал оруулаад шаардлагатай. Тэгэхээр ялцгүй цаглаа зохион байгуулалт хэрэгтэй хана шүү дээ тийм ээ. Ер нь л нарийн төлөвлөгөө л хэрэгтэй байгаад хана шүү дээ тийм ээ. Тийм. Одоо ер нь олж байгаа юм тэр тал руу орж эхэлж байгаа. Ер нь эхлээд нэг 2 жил болж шүү гэдэг. Ер нь хүсээгүй амьдралыг тийшээ л оруулаад байна шүү дээ гэдэг. Одоо нөгөө орчин үед чинь нөгөө лайф коуч моч гэдэг амьдралын тасгалжуулагч цаг төлөвлөлтийн зөвлөгөө мөвлөгөөг онлайн сургалтууд гэдэг амар их байдаг болчих тээ. Яагаад ингэж хүмүүс ийшээ яваад ингэж энэ чиглэлээ сонирхоод байгаа юм гэхээр хэрэгтэй учраас шаардлагатай байгаа учраас ийм зүйлүүд гарч ирээд байгаа хэл та бодвол. Тийм. Үнээс зөвхөн өөрөө өөртөө шаардлага. Би бас тэгж боддог байна. Хүмүүс тийм дараа хийж одоо Монголоос дөрөв ирж байгаа хүмүүс таг барихгүй байна. Амар хариуцлагагүй байна. Тэр юмыг бол энд тэгж гаргахгүй шүү болоод дөнгөж ирж байгаа нэг хоёр дахь бүсийг үнээр хэлдэг байхгүй. Тэгэл хүнтэй ярьсан бол ярьсантай авах хэрэгтэй тийм. Заавал нөгөө ихтэй хэлсэндээ авах албагүй шүү дээ. Эмэгтэй хэлсэн бол ер нь нэг юм хүний нөгөө ухамсар хүмүүжлийн асуудал болчихдог байхгүй. Ухамсарын асуудал. Яг л хийх хэрэгтэй, цагаа барих хэрэгтэй гэх. Тэр яг өөрөөс нь шалтгааллах юм гэдэг. Тэгээд энд тэр тусмаарсоо бүгдрэл хийж юм байхгүй, хотрох юм байхгүй. Зүгээр ингээ баг нөгөө Япон шиг ч юм уу, хаанах шиг ч герман шиг ч юм уу трансфер дээр явж байгаа юм дээр зүгээр яг өөрийнхөө тэр 100% зохион байгуулалтаас хамаарч юм байхгүй. Тийм учраас яг ингээ чи өглөө тичнээ тэр юмнуудыг хийгээд жагсаалт гаргасан болоо шууд одоо бид тэрийг бүгдийг ингээл 10-аас 13 цагийн хооронд тийм юм сонсоод тэрнийг бичсэн байх хэрэгтэй байх гэх юм бол оройн яасан хийсэн шууд дараа явчихдаг байхгүй. Тэгээд тэрнийг амар нэг 9-10 минут дотроос чи хитэн дарагдаагүй шууд маргаашийнхаа хамгийн ихнийх нь оруулж бичээл. Энэ яг тэгэхээр ер нь бол юм алдагдах нь их ховор. Тэгээд шахагдаад явчихж байгаа болохоор ерөөдөө яг ер нь юм битгэж шүү. Одоо мэдээж ингэж ялангуяа ер нь бол огт хийх ажилгүй хүн биш, сургуулгүй хүн биш. Тийм тохиолдолд одоо ингэ сурж байгаа, ажиллаж байгаа тохиолдолд ихтэй тэр хичээлээ өөр гарцсан, ажлын цагаа өөр гарцсан тий. Бусад үед нь яах вэ хийх вэ гэдэг нь тодорхой байгаа тохиолдолд одоо миний энэ өдөрт хийх ёстой ажлаа амжуулах ёстой зүйлүүд нэг нь л тодорхой юм чинь боломжтой гэж боддог байхгүй би энэ асуудлыг. Тэгэхэд хүмүүс болохоор ингэж ерөөсөө бүр яагаад ч болохгүй байх гэж амжихгүй байх гэж ингээл зунгаалдаад явааддаг хүмүүсийг би бас гайхаад. Тэгтээ тэргөө өглөө 8-аас орой 5 хүртэл ажлын цаг байна. За би л хичээл нь 7 хоногоороо сараараа ингээд хуваар нь гарцсан байна. Товч өгөө тодорхой тий. Бусад цаг үед нь хэдэн цагт болцох вэ? Хэдэн цагт юугаа хийх вэ гэдгийг тэр хүний л хувийн зохион байгуулалтын асуудал байгаа шүү дээ. Жир нь бол тэгэхэд л ерөөсөө ажил нь авчихгүй байна. Ингээд энэ тэгээд энэ л гэдэг. Тэшүүдээ хичээлээс хүрээд ирлээ. Хичээлээс хүрээд ирлээ нэг өсрээд түнжин амар тайвтай цаа би нэг тийм гоё тайван цайгаа багтдаг байхгүй юу? Өөрөөр айллаа. Тэрэндээ ингээ 30 минут болцолдог. Тийм шүү дээ. Хүн гоё тайван цаа. Өглөө заавал өөртөө цайгаа бэлддэг. Бага жанаар. Яг хичээл явахаас өмнө өглөө заавал 30 минут, оройдоо заавал 30 минут. Тэрөө 100 бахан бол яг нэг манай аюун нууртаны цэцэрлэгтэй гоё химэл нууртай ажиллаа. Тэгээд гарч алхах, яг алхах цаг магаа хүртэл биччихээн. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон чөлөө цаг руугаа орч юм уу, алхах, дасгал хийх юм дээр бол өдөрт нэг цаг ч юм уу. Метро хүртэл манайхаас ингээд байрнаас метро хүртэл автобусаар бол 5 минут явдаг. Тэгээд алхах юм бол 40 минут. Тэгээд яг дулаарсан үед бол яг 40 минутаа тавиад 40 за болио гэдэг цаг ч юм тийм. Алхах нь гэсэн тийм. Хангалттай тэгээд өөрөө өөртөө чи бас дасгал болоо явчихна. Өдөө үед бол тэгээд дулаахан гадаг. Аль боломжтой цогтойгоор л одоо их л зүйл амжуулах зүйлийг одоо тийм л боломжийг л бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Өвөл тэгээд дараа 5 минут
автобусын цугаа явчих газар даарч дараагийн ажлын бүтэмжээ алдагдуулах шаардлага бас байхгүй тийм ээ. Ингэж хувь хүний зохион байгуулалтыг хийдэм байх шүү хүмүүсээ. Сонсож байгаа хүмүүсээ. Тэгээд цагаас өөрөө өөртөө болоо л гэж байгаас. Өөртөө болоод байгаа юм чи ер нь болж байл гэсэн л үг л байх л да. Тэгээд хүмүүс ингээд хүний туршил одоо ингээд чи өвтөр жоохон ингээд өөр ингээд болоод байна гэж ойлгож өөр бусад хүмүүс болохоор бас хүмүүсийн туршлагыг авч сонсож байгаад ингээд хэрэгжүүлээд тэгээд өөртөө тохиргоог нь хэрэгэлдэг хүмүүс зөндөө байд юм байна л да. Дэлхийд маш олон хүмүүс монголчууд 3 сая байлаа, залуучууд нь сая гаруй хүмүүс. Энэ дотор ч бас тий. За энэ ингээд энэ талаас энийг аваад тэр талаас тэрийг аваад гэдэг тийм арга барилаар суралцдаг ажилтдаг хүмүүс ч бас байд юм байна. Тэгээд би энэ подкастыг ерөнхийдөө хийж гэлсэн байхгүй. Ер нь ингээд чадж байгаа ингээд сураад, ажиллаад, хөдөлмөрлөөд, ажлаа амжуулаад, аль болох их зүйлийг нэг дор амжуулаад ингээд явж байгаа хүмүүс ингээд одоо влог хийгээд ч юм уу, подкаст хийгээл нэг ямар тийм нэр алдар дүрцэн ингээд ямар нэгэн нийгмийн тийм тэргүүлэх төвшин хүмүүс олцсон хүмүүсийн зөвлөгөө бид нар сонсоод байгаа болохоос яг бидний шиг хүмүүс ч гэсэндээ хүнд хүртээмжтэй тийм хүнд нэмэр болох зөвлөгөө өгч чадaltaй хүмүүс байдیں шүү гэж бас харуулах гэдэг байгаа байхгүй нэг талаасаа би. Бид нар ч гэсэн хуваалцах туршлагатай хүмүүс тийм бид нар ч гэсэн хуваалцах туршлагатай хүмүүс шүү дээ. Залуучууд нь заавал олон танигдаагүй ч гэсэндээ биднэрт бас юм чадвар байдаг шүү л гэдгийг бас харуулмаар байдаг байхгүй. Өнгөж яг нэг гадаадад гадаад жишээ нь ирж байгаа ч юм уу. Яг Монголоос яг ингээд яг зарим нь бол яг хариуцлага авах гэдэг байна л та. Тэр бол ихтэй бас цогцол тооны байгаа. Тэгээд яг хариуцлагагүй гэх юм шиг өнгөж аваад ижсэн салаад ч юм уу. Нэг 17 18 ч юм уу. Яг насн дээр бол шийдвэр юм 7-оос 5-аас болооч юм уу. Тэр хүн насны зөрүүнд бол байгаа яг бүчирч байгаа хүмүүс байна. Гэхдээ тэр насны зөрөө энэ дээр хариуцлага хоёр дээр бол яг ялгааг болчиход байгаа байхгүй. Бидний ингээд 7 насны бие байлаа гэхдээ агүй хариуцлагатай хүмүүс ингээ хичнээн ах ихч байлаа гэхдээ бүр ингээд хариуцлагагүй хүмүүс зөндөө байна. Тэгээд тэр дүнштэй манайх чинь одоо яг соёлын сургууль 30 жил болоо ирсэнтэй 5-ны бүрдсэн 2 өөр хот явсан. Тэгээл бид нарт тийч та нар ингээд бүрч ирээл хэлээ 30 жил хэлний бэлтгэл зогссон. Тэгээд ерөөсөө санаа зовчнараас юм асуу. Энэ дээр хамгийн идэвхтэй бай. Би одоо жишээ нь 4 жил одоо бараг 6 жил болчих штеп. Хичээл одоо нэгээс хойшоо сууж болохгүй, хичээлээ нэг удаа таслаж болохгүй бүр ингээд амар нэг тийм багш нартай тэгээд ойлгогдсон. Уг нь бол эхнээсээ тэгээд ойлгочихвол амар нэг талаараа хариуцлагатай байх нь. Гэхдээ бүр хитэж тийм хариуцлагатай байхлаар заримдаа жоохон ихтэй. Тэгээд үүнийхээ бас яг эдлэх биш зааж байгаа. Тэгээд хичээлээсээ ойлгохгүй байсан ч комната нэг зүгээр ингээд хүн чамайг шоолж иж болно шүү дээ. Одоо наа гүшиндээ урд цооцсон хашаалал гэсэн зарим нэг юм байл зарим хэмжиж хараад тийм бас нэрийн хүртэл ингээд гайхал нөгөө 65 хүүхдтэй дан орсуудын дунд ганцаархан авъя. Одоо захгүй аа. Тэгээд нөгөө лекц ойлгохгүй. Дандаа сүрэнгийн том секретарийг ширэн дээр гаргаж тавьчаал гашаахан нөгөө гэсэн гартхийг орчуулсан сууж байгаа. Гартинаас нь хаваад авчиадаа сууж байгаа тийм. Тэгээд нөгөө хичээл ингээл байгаад ордог. Өнгөж 9 сарын юугаач юм. Тэгээд хичээл болсныхаа дараа багштай тэдрээ барьж чал бичгээ хэлээ. Тэгээд Монгол орой гэртээ өмөрч ирээл нөгөө тартхаа биччихэл интернет биччихэл зөв буруу хамаагүй 2-3 болж чичээл. Тэгээд нөгөө жоо үгсгүй дээр улаан балаар орчуулаад. Тэгээд маргааш нөгөө өдрийн дахиж багштай очиж үзүүлээл ингээл ер нь яг хүний итэх хариуцлага хоёр л ер нь бас нэлээд ахиулах хахал гэж байгаа. Мэдээж тэгин дээрээс нь зорилготой хүрээ гэсэн хариуцлага итгэх нь чухал байгаа байхгүй тий. Мэдээж ямар нэгэн зорилго байгаа бол ямар нэгэн зүйлийн төлөө сураад тэмцээд амьдраад байна шүү дээ тийм ээ. Тэгэд нэг онцлог асуумаар юм байна л лагууч ингээд 6 дахь жилийн сурчлаа шүү дээ Оросд. Оросд мэдээж ингээд тийм сайхан ч хэлвэж сайн сурахад амархан ч хэлвэж шүү дээ. Маш хэцүү шүү дээ. Тэгэд ингээд Оросд одоо 6 дахь жилээ сурч явах явцад мэдээж боломжийн сайн сурцсан байгаа. Тэгээд одоо ер нь орос хэлийг сурахад өөртөө туршиж ингээд хэрэгжүүлсэн. Тэгээд энэ л хамгийн зөв шийдэл юм байна гэж өөртөө авч үлдсэн нэг тийм арга барил байдгүй чамд орос хэл сурах арга барилаасаа. Тэрийг би энэ подкастт авсан хүн болгоноос асууж байгаа тий. Орос хэл сурахад ер нь нэг хэл хэрэгтэй юм биш үү гэдэг нэг тийм арга барил
зөвлөөч. Би ерөөхдөө мэдсэн шинээр мэдсэн өгнүүдээ ингээд цаасан дээр бичиж байна. Тэгэл метро ингээд гадаар явж байхдаа оноо манаа явж байхдаа байхыг хараад тэгэл гэртээ үрж ирчихэл нөгөө мэдээ энэ төр үчих юм бол тэрийг бичээл оройд нь давтаал бүр ингээд бичээл давтаал яваад байдаг байна шүү. Наад ч их сонирхолтой. Хүмүүс үг цээжлэхээр яг яаж үг цээжлэх бас мэддэггүй шүү дээ. Тэнгүүд нэр шинээр мэдсэн үгээ цээжлэнэ гэдэг чинь бас өдөрт сонссон үгээ шинээр мэдсэн үгээ цээжлэх нь шүү дээ. Одоо би бол стуар дээрс үг төөж авал за энэ хэрэг болж магадгүй гэж одоо цээжлээд байгаа байхгүй юу? Жишээ нь тийм. Тэгэхэд нэр шинээр мэдсэн үгээ цээжлээд дээр гэдэг чинь гаднаас хүлээж авж байгаа үгнүүд чинь одоо тэр хэрэгтэй үгнүүд нь надад илүү сонсогдож нэмэгдээд байгаа нь шүү дээ тийм ээ. Энэ айгүй чухал юм шүү. Одоос ингээд миний зүгээр нэг цаасан дээр ингээд бичээл явж байхлаар ингээд маргааш нь тийм нэг амар том цаасан дээр биччихин цаас дээр бичээл явахлаар энэ чиний дээр чинь амар нэлээд зузаах болтой. Тэгэл тэгэхээр нэг тэр нөгөө өдөр болгон сонсож байгаа шинэ үг чинь ямар нэгэн байдлаар чанд айгу тийм онцгой тусаал чинь чихэж орж ирж байгаа штэ толгомж орж ирж байгаа. Тийм болохоор ингээд батгсан айгу баг. Тэгэл тэрнийг нэг бүрийг бичээд авсан байхад за нэг мартлаа хоёр дахь нь бол нэг тэгээд дараа нь дахиад тэр метод ч юм уу усны трамбанд ч юм уу тэр их чигээр сонсоол явна эсрэгээгээл тэгэл бичээл сонсоол одоо тэгэхээр ерөнхийдөө тагбити ямар үг бол бичих цаас бал хоёрыг л байнга бичээл яваад явах юм шүү дээ тий. Үзэг цаас хоёрыг сонсохгүй л явах юм шүү дээ тий. Ямар үг цээжлэх вэ гэдэг учраа олохгүй яваад байгаа хүмүүс анхаарах юм шүү дээ. Өдөрт сонсоод тэр сонссон шинэ үгнүүдэд цээжлээд яваад тахна. Тэр нь илүү мэдгүй бол тийм хурд ирэл бичээд дөнгөж нөгөө хэл сурч байгаа хүмүүс YouTube буруу бичин тиймэл бичээл слайд бол харан бичэнтэй яваа тийм нэр гараад ирнэ. Тэгээд нэг бичсэн үг чинь одоо зохион байгуулах гэдэг үг чинь дотроо 4 5 6 7 хувирж байгаа шүү дээ. Тэгээд тэр үгнүүд чинь слайдаас харангуут чинь бүх нөгөө нэг ялгаануудыг нь бас нэг анзаараад авчихна. Тэгэл нэг үг чи дараа үеч ингээ 3 үг чи мэдэж аавна бороо тий. Ганцхан үг биш. Нэг харж байгаа нэг үг чинь 3 салаална. Чи өдөрт 5 үг харсан юм бол чи дараа үеч 15 үг. За тэгэл нөгөө бусад тохиолдолд нэмэгдэх юм бол зарим нэг үг чинь 20 төрлөөр бичигдэж байгаа үгнүүд байна шүү дээ. Одоо тэгээд амар тэгээд 20 30 төрлөөр яадаг гэсэн юм. Ерөнхийдөө бол тэгээд дараа үеч нэг үг болол доотлон 3 дээдлэн донд чинь их 5% гараад гараад 5% бол хангалттай гарч ирж байгаа л да орсол чих баялаг хийн шүү дээ. Их баялаг хийн шүү дээ. Би яасан дээр нэг өөрийнхөө нэрийг орчуулах гээд намун гэдэг нэрийг орчуулах гэсэн чи яг намун гэдэг үгээр мэдээж нь орс хэлэнд байхгүй шүү дээ. Тэгэл чихий тишина өдр гэл яваал гэсэн. Тэгээ би яг тиймэрхүү холбогдолтой өгнүүдийг энэ дандан зэрэг слуур дээрс түүж бичгээд 23 үг болж байсан байхгүй юу? Тэгээд пэт хэдээ сурч дуусгаасэлээ гэж байна. Тэгээд ер нь нэг хоёр хэлийг харьцуулаад амар хоёр төгс өвчийг гэсэн дээр нэг сурж байгаа хүмүүс хоёр хэлийг харьцуулаад сурахад бүр айгүй төгстэй мөлий айгүй ингээд наалтцтай жишээ юм. Тэгэл англи нэг 2 3 үг жахан бол чи тэрийг ингээл орс руу орчуулаад орс дээр юм жахан бол англи руу өгөөл тэгэл хоёр зэрэгцээд бас тавьцаад тэгээ хоёр шугамд чинь тэрийг би тэгэл орс дээр биччихэл англи дээр биччихэл орс руу дараа нь нөгөө үг чинь бүгд хоорондоо өөр өгнөд байгаа болохоор үгийн баялаг гэж жоохон нэлээд гайв гэсэн үг байна. Хүний тарих бол маш их чадвартай багтаамжтай гэж байгаа шүү дээ. Уг нь бол тий. Тэгэхээр амар бүгдийг бас цэжил чадна. Ерөнхийдөө бол араа маань бол байна. Тэгсээр заримдаа бас дахин гарна л та. Гэхдээ ер нь даав. Бүр нэг тийм гинтийн ажлууд байдаг шүү дээ лого. Бүр ингээд өдрийн яг сайхан төлөвлөгөөний дагуу явж ирэл бүр нэг за Монголоос хүн ирлээ, урлагийн хүрээд ирлээ, лавга одоо ингэ байна. Тэгэл ингэдэг хүний төлөвлөгөөг нэр өнөхөр байхгүй болгодог тий. Манай монголчууд энэ дэр хамгийн сайн шүү дээ тий. Одоо өнгөрсөн жилээс ахуулаад би яг нөгөө ирэх гэж байгаа хүмүүсийг бол дор ээж нэг 14-аас 1 сар ч юм уу 2 сарын өмнө бол ярьж байгаа. Нөгөө өдрөг сараа тоолж байгаа дэр гэж байна. Бол яг нэг хичээл таслах юм шиг боломж байхгүй гэдгийг ойлгуулад. Тэгээд чөлөөтэй зуны цаг нагаар бол яг үгүй миний хувийн цаг байгаа учраас би тэр хүмүүс санкт петербург чинь манай гэртэрж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо сүүлрэг бүр яг тэгээд санагдаад байгаа юм чинь амар.
Тэгээд ирж байгаа хүмүүс чинь гоё юмнуудаа үзүүлэхтэй. Энд ямар сайхан ямар гоё хот вэ гэж бүх гоё юмнуудаа бол ингээд удаан хугацаагаар ирсэн бол 50 гэж амар яралтай 1-2 хоног мөн ирсэн бол хамгийн чухал юм юу гэдэг нь Эрмитаж руу байж Эрмитаж руу яваад хамгийн бүр өстө максимум 3-аар 3 цагийн дотор явах юм уу тийм. Тэгээс ингээд тойрол яв гараад ирдэг ба. Чамд ирж байна Эрмитаж руу орлоо гэхдээ ойчрлож 2 цаг болно. Орох гэж юмаа үзэж өглөө 11 гэж явахад 6 гэж гарч ирж авахгүй бараа ич тийм. Тийм чинь бүр хамгийн хурцтай үзүүлэн яарч байгаа хүмүүс тасалж тэгээд мөн цагийн дотор бидгнэл гараад. Бидгнэл гараад ирэх юм тийм. Тэгээд нэг хатуу нэг ордны явлаа гэхдээ нэг цаг өндөр болно нэг том тийм. Хатааны ордны тийм. Монгол хүн ер нь бол гэмтэн төлөвлөгөө болж бас гарах байхад байна. Тэгээд өөрөө бүх юмудаа ерөөдөө 7 хоногор болж хуваарлцсан байгаа учраас яг ингээд хичээлийн дундаар орж ирж төлөвчлөрөө би чадахгүй нэ. Ер нь бол чадахгүй гэдэг нь амар баг хэл. Мэдээ. Сүүлийн үед бол жоохон их шил цураад байгаа. Би бол өнөөдөр чиний төлөвлөгөөний голоор бол үнэхээр амар төсөж орж ирлээ шүү дээ. Харин тийм одоо мэдээ энийг тэгээд тэгчээл яриад байгаа байхгүй өөртөө тийм. Одоо яах вэ? Энд чинь айгу хүнд буян болж байгаа ажил шүү дээ одоо тийм. Яг одоо Монголоос над руу манай хүмүүсийн шалгаж байгаа байхгүй. Манай нэг найз очиж ингээд их чинь чамд хийлний манай их чинь угаасаа цаг хийх чинь. Тэгээд нэг 2 өдөр дагуулсан очих боломж юу. Тэгэхээр хичээлийн өдрүүд дээр амжихгүй. Хичээлийн бус цагаар одоо чинь нөгөө энэ болох байгаа. Олон улсын соёлын форум жил сонголтоо. Тэгээд бид нэр энд жил болгон ордгийн угаасаа сургуулиас орно. Тэгээд оролцоосоо гадна яг нөгөө зочин оролцогчоос гадна яг нөгөө волонтер хийх бол амар чухал. Юутай үлдэцтэй юм. Тэгээд энэ жил бүр зориулаар яг зочин оролцогчоор биш яг волонтероор ороход мэдүүлэг өгсөн. Гэсэн чинь маргааш хурж ирж ярилцсанд нь ороо гэдгийгсэн. Тэгээд тэр юм бол волонтероор олонсын форум орох гэдэг. Тэгээд Монголын соёл урлагийн төлөө их юм хийх гээд байгаа хүн яваад байна шүү дээ тийм. Соёл урлагийг аврахын төлөө гэдэг шүү дээ. Тэр сурч байгаа юм уу? Тэгээд олдын юмнууд. Ер нь бол тэгэл хүн нөгөө давгаа авчихсан олон юм байна. Яг 100%. Тийм баг. Одоо чамтай ингээд ярьж ин гэж тохирог байж байгаа ярьж байгаа тийм чинь одоо тэгээд алхах байсан бол нөгөөх ажил руу бөөнөсөн. Үгүй ээ ойлгож байна л гэдэг нь. Нөгөө амар өөр нэг амар төлөвлөлтөө яриад байдаг хүн өөрөө шал эсэргээрээ энд хүний ажилладаг юм. Энэ яг хэвээр хүмүүс ойлгоорой би сая эмнэлэг тест гарч ирсэн цаг шахуу байна. Амар тайлбар. Тэгээ нэг тийм болчихлоо одоо тэгээ цаашдаа энэ тал дээр анхаарья лавга ойлголоо. Ямар маш сайн ойлголоо надад чи бүр. Тэгээ нэг бас нэг 2-3 асуулт үлдчихэд байна л та энэ лавгаг яриулаа. Чи бүр асуултаа асууж болохгүй үрсэлтэй. Зүгээр асуулт. Ерөнхийдөө арчлагаа нэг зогтоосон. За. Энэ нэг хамгийн гол нь гэрээсээ холох хүмүүс амар их тийм сэтгэл санаагаар унах цагийг алддаг ч ялаагүй. Аюу тийм готардаг, шантардаг. Ер нь бол хямар тэг гэрээ санд ер нь чи тэгж байгаагүй юу? Ер нь нэг мэдгүй ерөөхдөө яг бие даасан гэж бодлоо ярих бол тэгээд гэрээсээ явхлаар ерөөсөн нэг санхан бага яа тэгэхээр багасаа нэг дуныхаа амрал дээр хөдөө явуулсан. Энэ жагаа битэр аач дөрүүлээд тэгээд өчтөө хоёр бол хөдөөний байхгүй ах хөтөр бол хөдөө ах тууштай дуныхаа амрал дээр явж. Тэгээд нэг ойр дор гадшаа татгшаа авсан гэсэн нэг 14 хоног бол асуудал явж гэсэн аахгүй. Тэгээд гэр санахан баг яаж хямардаг гэхээр би нэг ээжийн хоолойг сонсохгүй нэг 3 шилбэр ингээд тэр өглөөс ирсэн ч өөр хөрөл амар муухай ээжийн хоолойг сонсохгүй болчихсон тий. Ээжийн хоолойг сонсохгүй бол дараач чадахгүй ч юм уу арьс нэг юм матлаа хийж хийдэг тий. Тэгээд ээжтэй ярьж чадахгүй болохоор миний ингээд ажил чинь. Тэгээд ээжтэй ярьж байгаа юм бол хамаг тавьшрал болохгүй юм болох юм. Болоод бүтээлээ. Тэгээд ер нь бол сандраг үгүй байнг тэр хантаа өдрөө сонголттой.
Энэ тохиолдолд ийм байгаа хаа логого одоо сэтгэл санааны бэлтгэл гэдэг юм сэтгэл санаагаа өөрөө удирдах тал дээр их сайн байх шиг л байна л да тэгвэл лого. Ялангуяа ингэ нэгдүгээр курст очиж байгаа ирж байгаа сургуульд Оросд ирж байгаа ч гэдэм хаан чулж байгаа хүмүүс айгүйх тийм хямрдсан мэдлээ ер нь. Хямрал маш их нүрэлт юм байна л да. Тэгээд энэ тохиолдолд одоо яаж даван туулдаг вэ гэдэг асуулт асуусан чи би хямардаг вэ гэж байгаа хүнээс одоо юу ч асуухгүй. Тэг хямрахгүй байж болд юм байна хүмүүсээ. Ерөөсөө хямрах шаардлага бол байхгүй юм байна. Ерөөсөө энэ тийм л юм шиг байна. Тэрээр сандаг болол тэгэл нэг ээжтэй нэг уцаар ярьж чадчихгүй ч тийм бусдаар бол яхаа. Энэ нэг урлаг соёлын судалгаа байхгүй шүү. Урлаг соёлын судалгаа хийж байгаа хүмүүсийн урлаглаг байгаа байх л та. Тэгээд ер нь санаагаа тохируулаад ах шиг байна л та. Санаад хямраад ах тийм цаг зовчин. Эндээс ингэ завгүй ах юм бол хүн завгүй ах юм бол нэрээ илүү тутам хямраад ах шүү дээ тийм ээ. Чин урд хajлал хийгээд байж байгаа. Өглөөнөөс орой хүртэл хичээлтэй өмнөх хичээлээ дийлэхгүй тэгэл хамаагаа маань ухаад ахлаар чи юу нөгөө гэрийнхнийгаа бодож чин камера буулаад чавтаа сууж чад. Тийм. Тэр нэг надад зөв манай номын сангийн нэг ах ирсэн баггүй анх 13 он. Тэгээд тэр хоёулаа хэл мэдгүй. Тэгээд яг нөгөө нэг шантарч хэл мэдгүйгээс олж яг ихний их тус мэдчих юм яг шантарсан. Тэр шантрах яхаа шантарсан гэдэг. Гэрээ санаж байгаа шингөө энд нөгөө сурж байгаадаа чадахгүй гадаа болчихгоо хямарч байгаа хөөхгүй. Тэгээд яаж гайгүй олсон гэхлээр хоёулаа би бинийг энэ чинь бас тодорхой хэмжээнд нөгөө нэг ганцаархан аваад ах юм бол би чи бас агай хэцүү юм шиг байлаа шүү дээ. Тэгээд бит хоёр нөгөө биэндээ ийм болоод заасан. Тэгээд тэр юу хийсэн гэхлээр одоо хоёулаа хэлээ мэдгүй хоёулаа ямаа нөгөө нэг ихний ээлжин дээрээс нэг ихний саарч юм аа бицэн ам чинь хоёулаа 2 хүртэл ингээл 3 хүртэл юм уу толио барайл цуг ингээл 2 ширэн дээр хичээлээгээ суудаг байхгүй. Тэгэл маргааш нь амжилттай байсан уу баярлал хүрээд дээр яг юм ойлгоогүй болоо гэж дахиад нөгөө юм шилсэн гэж шүү. Тэгээд тест нэр та юу тест миний бодгоогоо гэсэн чи яас миний яаж байгаа бодгоогоо гэсэн чи хоёулаа хиншээ үзэхгүйгээр гэрлүүгөө буцаа авч хойд дээрэн шиг л мэддэг болоо. Тэгээд шүүн хоёулаа хитэн сарсаасан. Тэгээд л ямар ч байсан одоо айгүй л амар завгүй хахад бол шантаад байх юм дээр байх. Хүн ер нь юу чаддаг байх хэрэгтэй байд юм бэ лаваа? Хүн ер нь юу чаддаг байх хэрэгтэй байд юм бэ? Өнөөдөр ингээд зүгээр ингээд лавжоо гэдэг хүн ингээд энэ Санкт Петербург хотод ингээд энэ соёлын менежмент гэдэг мэргэжлэр магистр хамгаалах гад ингээд байж хугацаанд чи одоо яг юу чаддаг байх хэрэгтэй гэж өөрөө өөртөө шаардлага тавьдаг вэ? Ямар шаардлага тавьдаг вэ? Чаддаг гэхээс илүү идэвхтэй, хариуцлагатай тийм л дээр бүхэн болно л гэж бодсон шүү дээ. Угаасаа тэгэл хамаг юм маань аяга гоё сайхан бүтээд байгаа. Би чиний энэ хоёр дээр чинь нэмээд сэтгэлтэй байл гэж бас хэлчихмээр байна л та. Тэгээд комплексэл болчихсон. Болохыг бүтээсэн. Хүн чинь хариуцлагатай байна. Тэгээд дээрээс нь идэвхтэй хамаачлахтай байна. Тэгээд чиний нэлдэг сэтгэл гэдэг юм байна. Ингээд яг ингээд өөрийнхөө сэтгэлээс хандна гэдэг нэг юм биш үү тийм сэтгэлээс хандах хэрэгтэй. Тэр чинь байгаа байхгүй. Тийм байхад бол тэгэл чиний хийж байгаа бүх юм чинь гоё чимээрээ явчихна. Тэгээд дээрээс нь айгүй гоё хүмүүстэй нээлттэй чөлөөтэй байх хэрэгтэй. Яг гоё тийм нээлттэй чөлөөтэй харьцаал байнга тийм нээлттэй чөлөөтэй хичнээн биш ч гэсэн тийм чадах чимээ гэрээ тийм харах байгаа байхгүй. Чадах чимээ хүмүүстэй ингээд өөр дотны юм ингээд ярилцаад марлаад өөрийнхөө хамгийн дотоод юмыг ярихгүй ч гэсэн хүмүүстэй зүгээр энгийн төвшин нээлттэй харилцдаг байдаг. Нээлттэй хүмүүс стресстэй нь бага байдаг тий. Харьцангуй байгаа. Нэг чинь стресстэй тэгэл байна. Яг тэгдэгтэй ерөөсө 2-3 минут бүр амар тэгээ мартчихдаг нөгөөтгөө. Буцаа эргэж хагаад мартчихдаг тий. Би бас тэгдэж шүү дээ. Би чинь л нэг стресстэй аваалаа. Зүгээр курс гэж яг аваад тэгэл юмнуудаа гал амжилчих юм бол тэгэл асуудал гэдэг. Ерөнхийдөө нэг төлөвлөлтөг ингээд ерөөсөө ажлынхаа ингээд дистралыг алдагдуулдаг хүмүүсийн хувьд юунаас урам авд юм бэ гэдгсэн чинь өдөрт ингээд ажил нь ингээд бүтээл яваад авах тусам тэрнээс улам урам аваад
баг зэргийн зүйлийг алдагдууллаа гэхэд тэр нь дараагийнхаа зүйлийг нөхөж урмаа аваад ингэ явж идэг. Тийм болохоор зохион байгуулалттай бай гэдэг байгаа байхгүй тийм. Тийм болохоор зохион байгуулалт гэдэл байна л да. За. Зохион байгуулалт цагт өглөөш нэгэл нэг хариуцлага тэгэхээр хялбархан амархан юмнууд байгаад байгаа байхгүй тийм ээ. Нэг тийм авиас чадвар шаардахгүй. Авиас чадвар шаардахгүй те толгой молгоо тийм потенциал шаардахгүй байхгүй энэ бол ерөөсөө. Тэгэл болчих зүйлнүүдийг ингээд төвд хэлмээр юм. Тийм л юм байна. Одоо чинь гэхдээ бас юу юм бэ? Бүгд сэтгэл шиг дөнгөж наашаа ирэх гэж байгаа энэ хүмүүс болохоор бас ерөөсөө юу аах. Судалгаа байхгүй. Аливаа нэг юм чи хийхэд нэг гар ээж тий чи одоо жишээ нь нэг дүүр үзье гэж одоо тий гар ээж чи ямар юун тухай дүүр үзэх гэж үзсэн байх хэрэгтэй шүү дээ тий ямар сургуульд ирэх гэж байгаа бол чи сургуулийнхаа сайт руу ороод ядаж тий юм харсан байх хэрэгтэй байхгүй яа тэгэхээр би нэг сургууль руу ирэхээс өмнө Монголд ахта яг ингээд сургууль руу ямар мэргэжлэр явж байгаа ямар сургуульд очих гэж байгаа тий бүр тийхэн тий аль сургуулийнхаа аль байрлалынхаа хэдэн давхуртыг ямар хүмүүс эднийг өөрөө харчаад явдаг гэсэн болохоор тэгээд шууд 9 сард хурж ирэл тэр тэгэн дээр очсон чи миний тийхэн өөрчлөгдөд нөгөө нэг шилжчихсэн байхгүй. Тэгээд би тэр багштай энэ хүний царай бол да энэ бол яг тэр тэ стил гэдэг хүн байдаг. Өөрөө би мэдчихэд очиж ирсэн учраас одоо ирж байгаа хүмүүсээс би яг тийм л юм шаарддаг. Баггүй дээрээс нь. Өөртөө адилхан боддгоо гэдэг байгаа ш тэрээсээ. Яг тиймэрхүү байж ижил тэр хүмүүс чинь жоохон дахиж дэвшээл те. Нэс нэг жоохон нэг алхамч гэсэн тийм угаач мэдгүй. Тэ сурыг гэсэн байж чи сурах гэж байгаа мэрэгчлээч мэдгүй. Эсвэл чи энэ дээр нэг шалгалт өгчөөд тэнцчээд тэг хурж ирээд уур чадвараа шалгалтыг өгөхсэн чинь шаал өөр гадарлаа аялаа очиж яах юм те. Дараа нь ингээд бүр дураараа. Тийм ерөнхийдөө бол хариуцлага дээр сэтгэл зүй тэр юмнууд л айгуу чухал ах гэж байгаа. Одоо бол хашгируу YouTube, Google хоёр гэж их сайхан хоёр юм байна шүү дээ, тэ. Юуг ч олоод мэдчихэж болох, юуг ч хаанаас ч ойлгож болох. Энэ Санкт Петербург гэдэг хотын хаана юу байгааг нь одоо хүртэл би ингээд хараад сууж болохоор байгаа байхгүй. Тийм боломжтой хад манай хүүхдүүд харин яг чиний хэлдгэр ингээд манай залуу хүүхдүүд айгу тийм юуг юм бэлээ. Дайчин чанаргүй нэг тийм тэгэл за ингээд болчондоо гэсэн тиймэрхүү хүмүүс нь давмгаа тий давмгаа тиймэрхүү тал нь давмгаах шиг үлээ. Гэтэ бас мэдээж ингээд тэмүүлэлттэй хурдтай хүүхдүүд зөндөө байгаа л да залууч зөндөө. Тийм байна. Аюу ихтэй хүүхдүүд тэргээл байхгүй. Зарим нэг нь бас арай л нэг жоохон ийм залуу хүн байж бас арайчтай гэж бодмоор хүмүүс таарладаг шүүс. Хүмүүс энэ. Зарим нь бол бүр гоё ихтэй бүр янзын хүүхдүүд зөндөө зарим нь бол за жоохон ингээд хичээчих юм бол сайжрахаар ч юм уу тий. Зарим нь бол тэр нэг хэлээд дүүг авдаг. Нэг хэлээ, хоёр хэлээ, гурван хэлээ за хэлээдгүй. Яг үнэтэй. Энд бол тэр үнэтэй чинь ингээд нэг бүш харцж байгаа байхгүй чи яг энэ дээр. Яг нэг хэлээ, хоёр хэлээ гайгүй хийгээд тахын бол цаашаа тэр хүн чинь өөрөө яаж их учраа олчиж байгаа байхгүй тий. Хоёр хэлээ, гурав таасаа. Нөгөө хэд нь бол яхав тэгээд багаас өмнө сонсож сураагүй ч юм уу тий. Янз бүрийн хүмүүсийн хүмүүжил шүү дээ. Тэр мөр бас нэхэж бич. Аливаа зүйлийг өөрийн болгоод гашуулаад арга барилыг олоод авсан байхад бол тэр зүйл ахиж хэдэж хаягдахгүй байхгүй юу ерөөсөө. Тэгэл болоо. Хүний нөө сурсан юм чи булааж авна гэж байхгүй гэдэг ба шүү дээ. Тэгээд өөр байна. Ингээл байж идэг. Зүгээр л бол бүтэн цайны орой хагацааны орой 7 хоногийнхаа ажлыг бичээд сурцсан байхад бол тэр тэгэл 2-7 хоногийн дараа зуршил болоод би юуг нь хийж чадахгүй байна гэдгээл ялгаад салгаад би тэгвэл алин дээр илүү анхаалаа төлөвлөх ёстой юм бэ гэдгийг ойлгох л бохгүй юу нь бол хүн. Тэгээд сургууль зурж байгаа ихтэй сургууль зурж байгаа боловсрол эзэмшиж байгаа хүмүүс бол энэ бол хамгийн наад захын зүгээр л нэг чиний хэлний элементарны ойлголт бохгүй нь бол тийм ээ. Өчтөр би тэр Улаанбаатарын Батуулгын орсон нэвтрүүлгийг үзээд би ингээд Батуулгын нэвтрүүлгийг үзэж байхдаа ингээд үдчих часаа би хэдэн удаа босч ингээд алгаад тавьчихдаг байхгүй өөрөө зүгээр тийм амар сэтгэлээ өдрөөсдөг тийм. Тэгээ яасан бэ гэхэлэр одоо нэг миний одоо их сургууль сурж байхдаа би бол нэг хуулийн чиглэлээр сурж байгаа юм чинь одоо нийгмийн зохион байгуулалтыг аягүй сайн үздэг байхгүй. Төнгөдтэнд арчлал гэж юу вэ гэдгийг ингээд аягүй үзсэн. Би 10 жилийн нийгмийн хичээлээс ахуулаад арчлалын тухай маш их үздэг байхгүй. Тэгэл би арчлал гэдгийг арчлал гээл за ингээд аягүй гоё тайлбарлал аминдаа бол өөрөө тэгэл ихчлөө мөлөөгөл бодоол яваал идэг байсан хөтө өчтөр Батуулгын орсон тэр Улаанбаатар нэвтрүүлгийг үзчихээд арчлал гэдэг зүйл чинь тэг миний боддгоос торгон зүйл байт юм байна. Бүр шал өөр юм байт юм байна. Тэгээ бүр ерөөсөө ингээд
арчлалын төлөө ингээд хүмүүс ингээд яагаад ингээд тэмцэж ингээд идэм байсан ба. Тэгвэл одоо бид нар энэ арчлалаа яаж хамгаалах ёстой, яаж одоо ингээд авч үлдэх ёстой юм гэдгийг бүр ингээд дахин солихсон. Би бүр хүмүүсийг өчтөө би бүр постнд оруулаа. Энэ нэвтрүүлгийг 20 удаа үзгээ бүр ямар сантай. Тэр нэг тийм аюу тийм торгон мэдрэмж өгдөөсөн байхгүй. Тэгээ сая чамтай ярьж байхад бас яг тэгж бодож байна. Би өөрөө ингээд хүсээд идэг мөртлөө хүмүүст ярьж чадахгүй байгаа зүйлийг асуугаад огчонгоо чи бүр яг гоё ингээд нэг торгон мэдрэмжийг олоод ингээд яриад байгаа байхгүй чи. Энд чи юм байдаг шүү дээ. Тэр чи ингээд шүү дээ. Чи яг тэгж чадаад байна харин тийм. Тэгээ бүр нэг 25 минут байх хэрэгтэй подкаст чинь 45 минут болсон байна. Одоо болох уу? Яа. За. Дээрээс нь Facebook-ээс би Facebook хэрэглээг 2 сар гарсан болсон. Ерөөс нь нөгөө дэсрэ орох давгаа болцоо. Бид нөгөө дипломын магистрийн дипломын сэдв хамгаалахад энэ ч нөгөө бүр тэмцээн гэдэг төлөө шалгуур гэдэг. Дараа ич нөгөө 1 семестрт 4 удаа конференцад орсон байх хэрэгтэй гэдэг. Тэр нэг нь бол олон улсын, нэг нь болохоор FCR-аас иргэгээд нөгөө бүх орсын. Тэгээд тийм нөгөө төлөөр бүх орсын гэдэг чи одоо бүх багш нар тий бүх нөгөө дахих өрөөнд гэсэн. Тэгээд 3 дахь болохоор нөгөө нэг орсын сургууль хоорондын бүх университет хоорондын. Тэгээд 4 дахь бол яг санктын өөрийнхөө сургуульд ч юм уу санкт бүр болтойгоо конференц. Тэгээд дээдлэн максимум уг нь 4 орсон байх хэрэгтэй. Тэр чинь 2-ыг бичин гэдэг л хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд өнгөрсөн семестрт бүр чангалуулж байгаа л манай багш ингэ сайн багшихгүй дүүс нөгөө бакалавр сонгосон багшаагаа одоо магистрт хоёулаа ярьж байгаа бүр ирсэн. Тэгээд өнгөрсөн семестр бүтээр ярьсан. Одоо тэгээд дахиад 2 3 өнгөрсөн жилийнхаа юунууд орно гэд наад чангалцсан. Тэгээд өнөө маргаашгүй бас 1 юм уу 2 удаа статья гаргана гэж үдшиж тарж байгаа дээрэс нь. Тэгээд цаг нь багтаал дээрэс нь сайн дурын ажилтаа яа болж игэл гадар дотор явах ажил ерөөсөө барагтай бол байхгүй. Тэгээд хамаагүй хүлэнээс орой хүртэл нөгөө хичээл нь эхний семестртээ бид бүр шахтаа. Одоо 10-10-аас орой 8 тэгэл заримдаа 6 тэгэл хамгийн их гарч байгаа 5 гэж байна. Тэгээд 1 сарын 15 хүртэл явна. Тэгээд 1 сарын 15 2 дугаар семестрээс эхлээ шууд практик диплом 2 дээр ингээд таганд өгчтэй. Эхний семестрт нэлээд чангалуулал хамгийн өндөр Янаттай цагтай зоогоо тавьчих юм бол ерөнхийд гараас гарч байх гэж байгаа. Тэгэл одоо бичсэн байгаа улам нарийсгал явна да. Их нарийслал үзэх юм. За. Өөрчөөсөн гинтийн урилгыг нь хүлээж аваад 2 цагийн дотор асуудлыг нь шийдэж өгсөн. Баярлалаа. За. Яг нөгөө хүн нөгөө ярьдгаас өөр гэдэг чинь би өнөөдөр яг би өөрөө болчиход байна. Яг гэдэг байгаа ш. Олон давцагдчих. Цааш та анхаарна яварч ирсэн. Ямар ч асуусан юмд хариулж чадсан үгүйгээсээ мэдхгүй л юм гайгүй. Хүмүүс авч үзэх юм айгүй хэвэл хүмүүс нөгөө подкаст ингээд сонсонгоо хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авт юм билээ. Тэгээ над руу яваад ч хүмүүс ингээд энэс чигээр энэ санааг нь авч үзвэл энэ айгүй гоё нэг өмнө хийсэн 2-3 подкастн дээрээс бүр ингээд надаас авсан ядаж нэг 2 хэлээрээ заа. Хүмүүс бичээрээ тэгээд авсан юм бичээрээ комментээр доор нь бичээрээ тийм тэгээд хүмүүс надраг Facebook бодоод төрсөн өдрөөр нэг орно доо. За тэгээд маш их баярлалаа цаг зав зарцуулсанд чи өтөр ингээд өмнөх оршилтойгоо нэлээд баг цаг ярьсан байна. Тийм үү? Тийм байна. Оо барин. Манай яхан ч гэсэндээ хэрэгтэй юм гэсэн болвол тий ярьсан бол одоо гэж бодлоо. Маш зариун туршлагаасаа маш сайхан хуваалцлаа. Урлаг судалдаг, соёлын менежмент судалдаг хүн чинь шал өөр. Би өөрийгөө урлаг таартай урлагийн шахуу хүн гэж боддог байсан юм. Үгүй юм байна. Яа тийм үү? Би одоо яран нариг гэж сонирхдаг урлагтай холбоотой л хүн гэж боддог байсан чинь яг урлаг судалдаг хүний мэдрэмжийн хажууд миний мэдрэмж бол биш юм байна. Тийм. За тэгээд амжилт хүсье. Энэ одоо баярлалаа. Замбрааг барьсан болоочлаарай. Замбраатай. Энэ олон ихтгэл тавих ажлууд байгаа маань одоо юунд оролцох юм бэ? Реформд оролцох юм байна тийм ээ. Дээрээс нь одоо семестр ингээл нэг мэтгэл хаагдах болчихно. Нэг мэтгэл төгсөх болчихно. Тэгээд энэ бүхт амжилт хүсье.
Тэгээд би ер нь нэг ороосон хүмүүс ахис дараа маш олон дугаарын дараа буцаж ахиж оруулна гэж боддог байхгүй. Тэгээд Монгол ачаалаарай. Дараагийн төвшөнд ингээд гарчих юм одоо чиний ингээд одоо байгаагийн төвшнөөс дээшлсэн тохиолдолд одоо шимэг ахиж ууж оруулах нь шүү дээ. Тэгээд дараагийн дээшлсэн төвшин ямар төвшин байх вэ? Би өөрөө олгоод болох ч нэ тэр яа. Ямар ч зүйл ингээд төгс чинь гэдэг чинь чиний хувьд одоо байгаагаас агсан төвшин болчихно гэж боддог байхгүй. Гэх мэтчлэн ингээд дараагийн шатандаа хүрчих юм бол яаж энэ шатандаа хүрвэ гэдэг яриаг хоёул ахаад эргээд хийх боломжтой гэж бодож юм л да. Тэгээ 100 очно. 100 очно эртгээ хагас жилийн өмнө баг 10 сарын өмнө хэлж байгаа шүү би. Дахиад авах болчихсон. За ингээд энэ подкастыг анхааралтай шимтэн сонссон та бүхэндээ баярлалаа. Урмын өгүүлж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд ийм нэг сайхан цог золбоотой бүсгүйг олоод урж оролцуулсан надад бас баярлаарай гэх хүмүүс тийш. Тэгээд бид хоёрт баярлаарай. Би ийм сайхан ярилцлага өрнөөсөнд за тэгээд баяртай л авгаа. За ажлын амжилт, хичээлийн амжилт. За. Бай.